За юу яцхан манайхан Crime Story суугтаа эргээд тавтай морил та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэ хүү сууг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг ярилцдаг юм сууг байгаа. За энэ удаагийн дугаараар та хэд манаас таамд нэлээс харсан байх. 2026 оны 1-р сарын 4-ний өдөр Монгол улсад нэгэн харамсалтай аимшигт гэмт хэрэг гарсан хэргийн талаар одоогоор илт болсон зарим нэг мэдээллүүдийг нэгтгэхэд та бүхэндээ хүргэе гэж бодсон юм а. За та хэд манаас энэ хэргийн талаар бүгдээрээ сонссон байх. Сонсоогүй хүмүүс байгаа бол одоо өнгөрсөн 1-р сарын 4-ний өдөр 30 настай жирэмсэн эмэгтэй өөрийнхөө гэртээ өөрийн охины амт одоогоон царгас хэрцгийгээр алуулж амь насаа алдсан юм аимшигтай харамсалтай хэрэг бол гарсан. Хэргийн хохирогч эмэгтэй нөхөр нь өөрөө ярилцлага өгсөн байхад хүмүүс худлаа элдв янзын мэдээллүүдийг бол нэмж тараагаад байгаа. Тэгээд хүмүүс гэлтгүү зарим сайтууд хүртэл их сурвалжгүй мэдээллүүд тараасан байсан учраас яг хохирогч эмэгтэй нөхрийн өгсөн ярилцлаган дээр юу яригдсан, одоо энэ хэрэг ер нь ямар шатанд явж байгаа зэргийг нь бол нэгтгэхэд хүргэе. Юуны өмнө амь насаа алдсан 30 настай эмэгтэй 4 настай охин болон төрж амжаагүй байсан 8 сартай хүүхэдт нь эмгэнэл илэрхийлье. За энэхүү хэрэг нь бол Баянзүрх дүүргийн Дунд Дарихийн Тэд тоотод энэ сарын 4-ний өглөөний 7 цаг 50 минутаас 9 цаг 55 минутын хооронд 30 настай эмэгтэйг 4 болон 3 настай охидтойгоо хамт өөрийн амьдардаг гэртээ байхад нь тус хороондоос оршин суудаг 48 настай Б гэгчдгээд мис ашиглан биед нь халдсан бол хэрэг гарсан. Амь насаа алдсан хохирогч нь хоёулаа утгалуулж өрнөл амь насаа алдсан байдалтай олдсон бол амьд үлдсэн 3 настай охин нь баруун гарны шууны дотор болон далны дээд хэсэгт 2 удаа гээд нийт 3 удаа утгалуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Хохирогч эмэгтэй хувьд бол 1995 онд төрсөн 30 настай нөхөр 3 охины хамт дайр ихэд амьдардаг. Өөрөө бол 8 сартай жирэмсэн байсан. Тэгээ 2 сард төрөх байсан ч гэсэн харамсалтай нь төрж чадаагүй. За хохирогч эмэгтэй гидсэн байсан хүүхэд нас эмэгтэй хүүхэд байсан гэсэн тэгэхээр энэ бол 1 сарын дараа 4 охинтой өнөр өтөм одоо гэр бүл болохоор зэхэж байсан гэсэн үг юм а. За хэрэг гарахад том охин нь нааз олж харин өөр ээлд байж таарсан учраас ямар нэгэн гэмтэл бэртлийг бол аваагүй. Хохирогчийн нөхөр болох Сувдан хуйг нь одоогоор нийт 2 ярилцлага өгсөн байгаа. Тэгээ та бүхэнд хэрэг гарсны маргааш нь буюу 1-р сарын 5-ны өдрийн одоо анхны ярилцлага дээр юу яригдсан зүйлсийг нэгтгэхэд хүргэе. Хэрэг гарсан 4-ний өглөө би эрт ахаасаа машин авчрах зорилгоор гэрээсээ эхнэр 2 хүүхдээ өмсөд гарсан. Машин авчраад буцаад ирэхэд эхнэрийг маань алчсан галын зөөхний хажууд чирээд авчирсан байсан бол 4 настай хайртай охиныг минь яг л мал нийтэлж байгаа юм шиг алаад хайчихсан байсан. Даг охин минь нийт 3 удаа хутгалуулсан одоогоор эмнэлэгт сэхэнд биеийн байдал маш хүнд байгаа. Тухайн үед би биеэ барьж чадаагүй хинд ямар гим хийсэн юм бэ гэж орьсон. Тэгээд би цагдаад утсан. Тухайн үед эхнэр хүүхдийн хажууд байгаагүйтэй харамсаж байна. 4 настай охин минь ааваа гэж ямар их амьгуугаа бол яас их айгаа бол гэж би бодсон. Би ийм зүйл кинон дээрээс шарж байсан амьд үлдсэн сэхэнд байгаа охин маань би одоо анаа болж байгаа ээж яасан бэ л гэж асуугаад байгаа. Би миний охин ямар тааж босоод ирээл гэж хэлж байна. Охиноосоо юу болсон талаар асуухад охин маань танихгүй байгаа юу л гэд байсан. Өөр зүйл хэлэхгүй байгаа. За ингэж одоо хохирогчийн аав нь бол ярилцлага өгсөн. За тэгээ сэтгүүлч өргөжлүүлээд та тухайн сэжигтнийг таних уу? Албан бус мэдээгээр тухайн хороонд бас оршин суудаг танай хойд талын хашааны хүн гэсэн гэхдээ хохирогчийн нөхөр нь л тэр хүн харахад хүүтэн царайтай 40 гарсан маягийн тийм эрэгтэй байдаг юм а. Өмнө нь бас манай охины хүзүү рүү хутга тулгаад ална гэж сүрдүүлж байсан. Тэрийг нь би охиноосоо сонсоод тухайн үед мэдээд нэг өшөглөж аваа сануулж хэлж байсан. Охиндоо харин айлахгүй тулд энэ жинхэнэ хутга биш ээ, тоглоомын хутга байна миний охин гэд хэлээд өнгөрч байсан. Азар манай там охин тэр өдөр урт талын эмээгийн гэрт оруулчихсан байсан учраас том охин маань бэртэл гэмтэл аваагүй. Одоо ямар ч би эхлээд хайртай ханаа, хайртай охиноо нутаглуулнаа. Юу хийх, яах ихээ би сайн мэдэхгүй байна. Ямар ч амьд үлдсэн охин дээрээ л ирсэн байна. Ээж маань ажлыг маань амжуулаад явж байгаа. Энэ хүн ч одоо ялаа авах байх. Ялаа аваад ч явах тий. Нэг гэр бүлийн амьдралыг аль хэдийнэ сүтчихлээ шүү дээ.
Яагаад ийм сэтгцэн эмгэгтэй эрүүл биш хүмүүсээ тэр эмнэлэг юмд нь байлгадаггүй юм бэ? Бага охиныг минь эмчнэр бас бүрэн эдгэх тал дээр надад амлалт өгч чадахгүй байгаа. Гэсэн эдгээр ч гэсэн эмчнэр чадах бүхнээ хийж байгаа. Надад үнэхээр хэлэх үг алга, би зүгээр л амьдралын төлөө явж байсан. Нэг л өдөр ийм өвчтөе эрүүл нь мэддэхгүй хүн гарч ирээд амьдралыг минь сүрүүлж эхлэе. Хүмүүст бас би сэрэмжлүүлэг болгож хэлье. Хаалгуудаа сайн дүүчжээ. Ийм сэтгцийн өөрчлөлттэй хүн байвал цагдаа сэргийлэлт нь хилж байгааг сануулмаар байна гэж хэлээд уйлсаар энэ ярилцлага бол дууссан байгаа. За тэгээд энэ ярилцлагын дараа бол хүмүүс мэдээж бол энэ одоо хогдогчийн нөхөрт бол маш их дэм болсон тайхан үгсүүдийг хэлжсэн ч гэсэн хажуугаар нь бол нэлээд олон бас сөрөг сэтгэлдлүүд, худал мэдээллүүдийг бичиж тарааж эхэлсэн. Тэгээд яаж ингэж зүгээр яриад байгаа юм бэ? Ядаж үйлдэггүй юм уу? Энэ хүн өөрөө эрүүл юм уу гэх мэтчлэн одоо баахан комент байсан. Тэгээд ийм аимшигтай зүйлийг хэдхэн цагийн өмнө харсан хамгийн хайртай бүхний нүдэн дээр нь нураад унчихсан байгаа хүн ер нь эрүүл ухаантай байхад ч хэцүү. Тэгээд хамгийн гол нь энэ гарсан одоо энэ гэмт хэрэг юу болсон тал дээр одоо анхаарлаа хандуулахгүй ээжж энэ хүний одоо яриаслага өгч байгаа хэм маяг дээр нь одоо юм яриад ээж байгаа хүмүүстэй бол угаасаа юу ч ярих вэ. Тэгээд хохирогчийн нөхрийн хувьд бол харин ч сэтгэл хөдлөлөө бол чатгаараа бүр үнэхээр бариад үнэн бодит юу гэсэн талаар бол чатгаараа мэдээлэл өгчээсэн. Тийм мэдээлэл өгснийхаа дараа бол цаашаа алхаж байхдаа бол үйлээ талхаж байгаа нь бол бас ярилцлага дээр нь бол харагцсан. 2026 оны 1 сарын 6-ны өдөр гэмт хэрэг гарснаас 2 өдрийн дараа хохирогчийн нөхөр зөв цэг хэмээнд өөрөө хандан албан ёсны тайлбар хэлж ярилцлага өгөхөр болсон юм билээ. Тэгээд маш олон мэдээллүүд, худал мэдээллүүд, худал гүтгэлгүүд байсан учраас хохирогчийн нөхөр бол өөрөө хэвлэлд хандан ярилцлага өгч байр суурьал илэрхийлсэн. За ингээд хохирогчийн нөхөр одоо ярилцлаганда юу гэж хэлсэн талаар та бүхэнд танигдгээд хүргэе. Миний өнөөдрийн та бүхэнд хандсан шалтгаан бол хүмүүсээ худлаа ташаа мэдээлэл битгий явуулаач. Намайг нотлох баримтгүй байж ийм зүйл ярьсан гэсэн байсан. Ийм зүйлийн талаар худлаа ярих хэрэг надад байгаа юу? Би гэмт хэргийн талаар бол нуугаагүй. Эхнэрийг минь аимшигтайгаар хөнөөсөн байсан. Гидсэнд нь байсан 8 сартай охиныг минь эхнэрийн минь гидснээс гаргаад тавьчихсан байсан. 4 настай бяцхан охиныг минь хоолойг нь нэрчээд мал нэтэлж байгаа юм шиг л сийччихсэн байсан. Энэ бүхэн бол босон зүйл үнэ. Би хэргийн талаар бол нуухгүй хэлж байгаа. Хэрэгтний цагдаа нар шуурхаа барьсан бэлээ. Хэрэгтний талаар бол өөр мэдээлэл би ярихгүй. Цагдаа нар шийдэх байх. Миний хувьд 4 настай 8 сартай охтуудаа хайртай эхнэрээгээд 3 зүрхээ алдсан. Ийм зүйл болсон байхад би өөрийгөө захирах гээд маш их хичээж байгаа. Тэр элдвийн зүйл бичээд байгаа хүмүүс болоосэй гэж хүсье. Охин минь өнөдөр ухаан орсон. Би худлаа мэдээллүүдийг зөндөө харсан учраас өөрийн амаараа хэлье гэж бодсон юм аа. Би одоо бол ямд үлдсэн охиныхон төлөө л явж байна. Надад өөр зорилго байхгүй. Охин минь ухаан ороод ярьж эхэлж байна. Би анаа олж байгаа, том анаа олж байгаа л гээд байгаа. Охин маань хаяа мөөмөө тэгэхэд байгаа учраас ядаж хажууд нь байж охиныхон төлөө энд имлэгдээд байж байна. Би 3 настай охинтойгоо хамт уйлаад яваад байвал охинд минь яаж тусах вэ? Би өөрөө цэргийн сургуульд төгссөн хүн, цэргийн алба хаасан хүн, онцгой байдалд хүртэл бидэд ахлагч хийж байсан хүн. Тийм учраас би сэтгэлийн тэнхээтэй байх гэж маш их хичээж байгаа. Эхнэр маань 8 сартай жирэмсэн байсан. Би эхнэрээ эмнэлэгт үзүүлэх гээд машин авчирхаар явах хооронд ийм зүйл болсон. Хөршгэ хин эрэхтэй өмнө нь том охиныг минь хутга тулгаж айлгаж байсан удаатай. Тэр үед би охиноосоо сонсоод очиж уулзаад сануулж хэлж байсан юм. Дараа нь удаагүй тэр хүний эгчин гэж хүн манай гэрт орж ирсэн. Та таалуугуудаа сайн тоожиж байгаарэ. Сэтгцийн өвчтөе хүн байгаа юм а гэж надад хэлж байсан. Тэр үед нь би наа хүний төгөө шар адны эмнэлэгт нь хэвтүүлээч гэхэд хөөцөлдөж байгаа. Шар адны гэхдээ ор олдохгүй байгаа гэж хэлж байсан. Би одоо сайн өмгөөлөгч аавн охиныхон төлөө шантрах ирэхгүй би явах болно. Нэг компани талигаач нарын маань буйны ажлыг үн төлбөргүй хийж өгье гэсэн би маш их баярлж байгаа. Хүмүүс энэ хүн эхнэр хүүхдийнхээ буйны ажил гэж мөнгө угаах гэж байгаа гэж бичсэн байсан. Тийм зүйл бол байхгүй. За энэ ярилцлаганаас одоо та бүхэн мөн хангалттай юу болсон талаар бол ойлголт авсан байх. Ийм хэцүү үед нь бол хүмүүс элдвэр бичээд яриад байсан учраас хохирогчийн нөхөр нь бол ярилцлага хүртэл өгөхөд хүрсэн байгаа. Тэгээд хохирогчийн нөхөр нь бол хэлжсэн. Тэгээд гэмтэрхний талаар цагдаа нар намайг мэдээлэл өгч болохгүй гэсэн учраас би тэр хүний талаар бол олон зүйл ярмааргүй байна. Утгагүй энэ хүн угаасаа ялаа авна гэдгийг нь мэдж байгаа учраас цагдаа нарт даатгсан гэдэг байр суурийг бол илэрхийлсэн. За тэгээд хамгийн өрн гол анхаарал хандуулж байгаа зүйл нь бол одоо охиноол хөл дээр нь босгомоор байна. Охины минь бол 8 дугаар хавиргыг утгаар хугалсан.
гар нурууг нь ясыг нь гартал цуссан байсан. Тэгээ охин маань бол маш их төвчж амьдралын төлөө тэмцэж байгаа гэсэн ер нь бол байр суурьтай ярилцлагыг бол 2 дугаар ярилцлаган дээр буюу одоо 2026 оны 1-р сарын 6-ны өдөр гэмтэрэг гарснаас 2 өдрийн дараа бол өгсөн. За тэгээд энэ хэргийн талаар юу болсон талаар нэг одоо товчхон өгүүлбэр уншихад хүртэл ямар аимшигтай мэдрэмж хүмүүс авч байгаа хэлээ. Тийм байхад энэ нөхрийн хувьд бол үнэхээр хэцүү байгаа. Тэгээд сэтгэл санааны хувьд докторгүй ийм хэцүү байгаа үедээ ч гэсэн за үнэн зөв бодит мэдээллийг бас хүмүүст хүргэе гэд хичээгээд ярилцлага өгч явах доор нь бол хүмүүс элдв янзаар бичиж байгаа тул үнэхээр харамсалтай байна. Хохирогчийн нөхрийн хийсэнчлэн сэжигтэн үнэхээр одоо тийм сэтгцийн өөрчлөлттэй өвчтэй хүн байсан. За тэгээ гэрийнх нь мэддэг байсан бол яагаад одоо ийм сул чөлөөтэй байж байгаа юм бэ, хараа илтгүй байж байгаа юм бэ гэдэг талаар бид нар ярих хэрэгтэй болохоос биш энэ одоо нөхрийн хэцүү зүйлийг туулж явж байгаа нөхрийн хандлага, ярилцлага өгж байгаа хэм маяг дээр бол элдв янзын коммент өчгөл биднэрт ирэх байхгүй хаа. Тэгэхээр одоогийн байдлаар энэ хэрэг нь бол гэмт хэрэгтэн нь бол баригдчихсан, амьд үлдсэн 3 настай охин нь ухаан орсон байдалтай байгаа юм билээ. Тэгээ охирчийн аав нь бол бас өөрийнхөө дансыг тавиад сэтгэлийн дэм бас туслах хүн байвал болно шүү гэсэн байсан ч бас баахан хүмүүс хуурамч данс энэ төр өчээд би их ч байгаа, дүү байгаа, аав ээж нь байгаа гэл бас баахан тийм постууд байсан. Тэгээд таад мань үнэхээр хандивт нэг тийг хүсэх юм бол яг өөрийнх нь нэртэй данс руу сэтгэлийн дэмээ явуулаарай гэж хүсье. 2026 оны 1 сарын 8-ны өдөр буюу өнөөдөр өргө цагийн мен дээр 1 цагийн өмнө сэжигтэнтэй холбоотой зарим нэг мэдээллүүд орсон. Тэгээ тэрийг та бүхэндээ бас танилцуулъя. Сэжигтэн Бачулууны хувьд өмнө нь 2020 онд Орхон аймагт гудамжаар алхаж явсан хүний амь насыг нь хөнөөж исэн хүн юм байна. Тэгээд энэ хийсэн хэрэгтэй холбоотой шүүх хурал болж шүүхээс түүнийг гин бурууга хүлээх чадваргүй F20 буюу шизофрен гэх сэтгцийн өвчтэй тул одоо шоронд ял идэлгүйгээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлээд ийм албадан эмчилүүлэх шийдвэр гарч ирсэн юм байна. Сэжигтэн Бачулуун нь Сэмүүтэд хэвтэн эмчилүүлж байгаад 2024 онд эмнэлгээсээ гарч Баянзүрх дүүрт ганцаараа 1 сарын 4-ний өдрийг хүртэл амьдарч байсан. За тэгээ аимшигтайгаар хүний амь насыг хөнөөсөн хүнийг сэтгцийн хувьд эрүүл биш гэж шүүх хурлаар бол шийдсэн хэрнээ 2-3 жилийн дараа энэ хүнийг яагаад эмнэлгээс суулсан талаар өргө цагийн мэний сэтгүүлчид бас Сэмүүд дээр очсон юм билээ. Тэгээ очиод яагаад энэ хүнээс суулсан бэ гэж асуугаад эмнэлгийн зүгээс бол одоо сэтгцийн эмгэгтэй хүний хувийн мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ асантай холбоотой холбогдох мэдээллийг бол бид нар эрх бүхий хуулийн этгээд шаардлагатай бол гаргаж өгнө. Тийм учраас та бүхэнд бол өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Монгол улсын хувьд сэтгцийн эмгэгтэй хүн гэмт хэрэг хийсэн бол шүүхэн шийдвэрийн дагуу шоронд явах уу эсвэл эмнэлэг явах уу гэдгийг шүүх бол одоо мэргэжлийн эмч нарын дүгнэлтийн дагуу шийдвэр гаргадаг юм байна. За тэгэхээр тухайн одоо гэмт этгээд нь тухайн үед бол шүүхийн шийдвэрийн дагуу Сэмүүд рүү бол F20 буюу шизофрентэй байна гэсэн дүгнэлтээр бол явсан. За ингээд тухайн гэмт хэрэг гэмт хэрэгтээ одоо цаашдаа эмчлүүлэх үү эсвэл эрх чөлөөтэй суллан нийгэмд гарах уу гэдгийг нас шүүх дахиад шийддэг юм байна. Шийдэхдээ мэдээж бас тухайн гэмт хэрэгтнийг эмчилжсэн эмч нарын дүгнэлтэнд үндэслэн шийдвэр гаргадаг. За ингэж ер нь л 2024 онд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх захирамж гарган Бачулууныг бол нийгэм рүү сул чөлөөтэй гаргасан байгаамаа. За тэгэхээр Сэмүүдийн эмчнэр яагаад энэ богино хугацаанд 2-3 жилийн дотор энэ хүн бол ингээм эмчлэгдчихлээ. Одоо нийгэм рүү сул чөлөөтэй, эрх чөлөөтэй байж болно гэсэн дүгнэлт гаргасан юм бол гэдэг нь бол хамгийн түрүүнд маш ачаалттай байгаа. Тэгээ Сэмүүдийн эмнэлгийн зүгээс хэлсэн тайлбартаа бол тухайн үед засралд орсон бол засрал сайжралт энэ хүн орсон гэдэг дүгнэлтийг бол эмнэлгээс гаргадаг. Гэхдээ тухайн үед гарсан байсан сэтгцийн байдал өнөөдрийн сэтгцийн байдлыг төлөөлөх боломжгүй байдаг гэсэн хариу тайлбар өгсөн. Тэгэхээр тухайн үед бол энэ хүн одоо нийгэм рүү гарах боломжтой байсан боловч өнөөдрийн гарсан байгаа сэтгцийн байдлыг бол төлөөлөх боломжгүй гэсэн ер нь бол байр суурийг илэрхийлсэн гэсэн үг. За тэгээ 2024 онд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч сэтгцийн өвчтөй учраас эмчлүүлж байгаад одоо сул чөлөөтэй нийгэм рүү гарсан нийт 18 хүн байсны нэг нь одоо Бачулуун байсан. Мэдээж одоо эмчлэгдээд ирүүл гэсэн дүгнэлт гарсан хүн бүр дахин гэмт хэрэг үйлдэхгүй ч гэсэн өмнө нь ер нь нэг ийм төрлийн одоо гэмт хэрэг үйлдэжсэн гэдгээрээ хийсэн гэмт хэрэгтэй нь уялдуулаад ер нь эмчилгээний хугацаан дээр хуулийн зохицуулт бол шаардлагатай юм байна гэсэн байр суурийг бол
илэрхийлж байсан. За тэгээд энэхүү харамсалтай гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд дахин гарах юм бол та бүхэндээ яг үнэн зөв бодтой их сурвалжтай мэдээллүүдийг тухай бүргийг энэ подкастныхаа доор хүргээд явах болно. Тэгээд дахин нэг удаа амнасаа алдсан 30 настай эмэгтэй 4 настай охин болон төрч чамжааг байсан 8 сартай хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.